Улсын төсвөөс зулгааж амьзуудаг 10 гаруй аймаг байна. Монголд донороос эрхтэн хүлээх хугацаа 15 жил болжээ. Нийслэл хотод улсын төсвөөр 2 сургууль барина. Ингээд толгоогоос жужааны үед хамаарах бурхны дүр олджээ. Роминд шинэ 7 өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн даваа гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөр сая танилцуулсан болон бусад мэдээллийг танд үзүүлэх болно. Айлын хүүхдүүд насанд хүрсэн бол үрх гэрээсээ тусгаарлаж тустай гардаг. За үүний адилаар насанд ч хүрээгүй, хүрдэггүй, тусдаач гардаггүй, санхүүж тусгаарлагддаггүй 12 аймаг одоо хэрнэ улсын төсвөөс дэмжлэг авсаар байгаа юм а. Аймгийн төсвөө бүрдүүлж чаддаггүй эдгээр аймгийн иргэдийн авч байгаа цалин хамгийн багаар үнэлэгддэг. Тиймээс аймгаасаа дайжих болсныг хэд хэдэн статистик мэдээлэл харуулж байна. Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг 12 аймаг бий. За тэд жилд дунджаар 4.8-аас 38 тэрбум төгрөг хүртэл татаасыг авдаг. За тухайлбал Хөвсгөл аймаг энэ жил улсаас 38 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авчээ. Харин баруун бүсээс Баян Улгийн Ховд аймаг 4-өөс 19 тэрбум төгрөгийг улсаас авсан байна. Харин өөрсдийн санхүүгийн асуудлаа шийдэж улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 10 аймаг бий. Энэ дундаас хамгийн өндөр хэмжээний төсвийг Өмнө Говь аймаг бүрдүүлдэг. Тодорхойлбол 1.5 их 80 төгрөгийг улсад орлого болгон өгдөг байгаа юм а. За үүний дараа Орхон, Дорноговь зэрэг аймагуд бичигдэж байна. Эдгээр аймагуудыг харвал уул уурхай дагнсан аймагуд Өмнө Говь аймагт гэхэд оюутлогын компани үйл ажиллагаагаа явуулдаг. За дээр нь цогццгийн суманд ухаан одог орд ашиглагдаж байгаа гэд уул уурхай дээр суурилж аймгийн төсвөө бүрдүүлж байгаа юм а. Харин Орхон аймагт Эрдэнэт үйлдвэр бий. За саяхан оюут нэртэй 357 сая тонн хөдрийн нөөцтэй шинэ орд газрыг нээсэн. Өөрөөр хэлбэл эдгээр аймагуд өөрсдийн нөөц боломжоо буюу уул уурхайгаар дамжуулан аймгийн төсвөө бүрдүүлж бүтээн байгуулалтаа хийсээр байна. За энэ нь ч иргэдийн амьдралд яаж нөлөөлж байгаа нь гар дээр авч байгаа цалингаас шууд харагдана. Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймагуудын иргэдийн дундаж нэрлсэн цалин хамгийн өндөр. За тухайлбал улсад 108 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг Орхон аймгийн дундаж нэрлсэн цалин 3.7 сая төгрөг. Үүний дараа Өмнө Говь, Говьсөнбөр аймагуд орж байна. Харин улсаас дэмжлэг авдаг аймагуудын дундаж нэрлсэн цалин хамгийн бага. Энэ жил 28 тэрбум төгрөгийн татаас авах Баян Улгийн аймагт дундаж цалин 2 сая төгрөг. Харин Хөвсгөл аймагт 2.1 сая төгрөг байна. Өөрсдийн төсөө бүрдүүлж чаддаггүй улсаас зулгааж амьдардаг аймагуудаас иргэдэн хүртэл дайжих болжээ. Хөвсгөл аймагт өнгөрсөн жил 830 хүн шилжин ирж суурьсан. За харин аймагаас явсан нь 3 дахин их буюу 2692 хүн шилжжээ. За эсвэргээр энэ хэмжээний хүмүүс Өмнө Говь болон Орхон аймагуудад шилжин ирсэн байна. Өнгөрсөн жил Өмнө Говь аймагт 1694 хүн шилжин явсан бол за эргээд ирсэн нь 2789. За нэг үгээр манай улсад орж ирж байгаа $100 бүрийн $94 нь уул уурхай салбарын. Гадаадын хөрөнгө оруулалтын харин 74% нь уул уурхай салбарын хөрөнгө оруулалт. Уул уурхай манай улсын эдийн засгийн ойрын хөгжлийн тулгуур болох нь тодорхой байна. За гэтэл манай аймаг ухуулахгүй онгон дагшнаараа оршно гэж зарладагч залуусан дайжиж зүгтаасан хөгжлөөрөө хоцрогдсон аймаг болон үлдсээр. За Монгол улс нэгдмэл улс тулдаал эдгээр аймагуд амь зоох төдий амьсгалж байна. Хөдөөнийх нь ийхүү хот руугаа шавсаар байгаа ч орон нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүд нийслэлийг үл тоож боловсролын салбарыг хөсөр хайж байна. Нийслэлд нэг ангид хүүхдүүд 50-60 шахталцсан сууж хичээлдэг болоод удлаа. За гэтэл эх хонд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд шинээр 2хан сургууль барихаар тусгажээ. Он дамнан үргэлжилж байгаа сургуулийн барилгуудаа барьж дуусгахаар ингэж шийдвэрлэв гэтэл нийслэлд 10 ч хүрэхгүй сургууль баригдаж байгаа юм байна. За энэ байдлаараа үргэлжилбэл нийслэлийн сургуулийн сурагчид 2 ээлжээс 3 ээлж рүү хальтарч нэг ширээнд гурвуулаа чигсэлзэлж суух энүүхэнд байгааг их сурвалжууд хэлж байна.
Нэг ангид 35 хүүхэд сууж хичээллэх стандарт бий. За гэхдээ энэ стандарт нийслэл хэрэгждэггүй. Хэрвээ энэ стандартыг хэрэгжүүлэе гэвэл нийслэл шинээр 83 сургууль барих шаардлагатай гэх тооцооллыг хийжээ. За ингээд эхний ээлжинд 33 сургууль барьж өгөх саналыг нийслэлээс засгийн газарт хүргүүлжээ. Хариуд нь засгийн газар шинээр 2 сургууль барьж өгөхөөр төсвийн төсөлд тусгажээ. 33 сургууль цэцэрлэгийг барих төслийг бол газартай за зураг төсөлтөө ингээл боловсролын яамд бол хүлээж өгсөн байгаа тийм ээ. За үүнээс бол ингээд зөвхөн 2 нь суусан дараа жил 9 сарын 1-ээр дахиад ингээд бүгд ингээд сургууль цэцэрлэгийг хүртэем сургууль цэцэн анги дүүрэлт гэдэг асуудал дахиад гарч ирнэ гэсэн үг. Сүүлд улсын хурал дээр байгуулагдсан төсвийн ажлын эсхийнхэн хуралдаж зарим зарлуудыг тансан. За ингэхдээ хаал дүүрэгт баригдах сургуулийн санхүүжилтийг хасжээ. За ингэснээр олон давхар хотхон хороол бол дунд цөөхөн хэдэн сургуультай арай их багтаацдаг яармаг орчмынхан шинэ сургуультай болох боломжоо хязгаарлуулах болцоод байгааг хэлж байлаа. Одоо манай хаал дүүрэг дээр 15 дугаар сургуулиуд одоо улсын комисс 10 сарын 30-ны өдөр ашиглалтанд орцсон сургууль байгаа байхгүй юу? Тэрний 3 тэрбум төгрөгийг хасаа ичиж байгаа. Хасаа ичиж байгаа байхгүй юу? Гэхдээ сургууль ашиглалтанд орох хэрэгтэй биш, хүүхдүүд орох хэрэгтэй. Зөндөө олон хүүхд хүлээж байна. Тэгээ яасан гэхэл улс төрийн үзэл санаанаас болоод чи одоо засгийн газрыг одоо дэмжээг учраас гэдэг юм уу яад тэгээд тийм байдлаар одоо хасагдаад өөр тийшээ явцсан байгаа байхгүй. Тэгээ би одоо өчтөр тэрийг бараг гэрүүл хийж буцааж нэг юм тавиуллаа. Ийхүү нийслэлчүүд улсын төсвөөс сургууль ордтдаггүй бололтой. Зарим Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр сургууль цэцэрлэх бариулах нэг боломж бий. За эх хонд нийтдээ 150 сая Америк долларыг манай улсад хөнгөлөлтөөр зээлнэ. Энэ мөнгөөр аль байршилд сургууль барихаа хараахан эцэст нь шийдээгүй байгаа учраас ихэнх сургуулийг нь нийслэл бариулах чиглэлд зарим гишүүд санал гарган ажиллаж байгаа гэлээ. 108 сургууль 95 цэцэрлэгийн маань 28 он хүртэлх хугацааны эхний 41 цэцэрлэг сургуулийг энэ 41 цэцэрлэг сургуулийг шинээр оруулъя. Энийг Азийн хөгжлийн банкны 150 сая долларын зээл авж байгаа ш хөнгөлөлтөө зээл авж байгаа. Тэрүүгээр хийя. Тэгэхээр 41 төсөл хөтөлбөрийн маань 32 нь бол цэцэрлэг 32 сургууль 9 цэцэрлэг юм байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлд 22 сургууль барих санал дэмжигдчихвэл за нийслэлээс газраа чөлөөлж өгөх нь чухал байгаа хэлж байлаа. За багш нарын цалин ачаалттай нь уялдуулан нэмэх гэж байгаатай адил шинээр сургууль барихдаа хүн амын нэгтрчлэлтэй нь уялдуулах нь чухал гэдгийг хэлж байсан юм а. Улсын хурлын гишүүд аливаа асуудлыг сайтарт судалж, нягтлж байж Кнопо аль талд дарахаа шийддэг. Гэтэл эрх ашигтай хөтлөгдөн өөрсдийн хар толгоогоороо биш хэн нэгний дохио зангаагаар шийдвэрээ гаргаж байгааг зарим гишүүд шүүмжиллээ. Тодорхойлбол өнгөрсөн баасан гарагийн улсын хурлын чуулганаар төсвийн 3 дугаар хилэлцүүлгийг хийж гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулсан. Энэ үеэр төсвийн байнгын хорооны дарга Ган Хуйг улсын хурлын гишүүдэд улаан ногоон өнгийн лаацтай ундаагаар дамжуулан аль Кнопо дарахыг нь зааварлсан гэх асуудал дэгдээд байгаа юм. Харин тэрээр өнөөдөр тийм зүйл байхгүй гэж үгүйсгэлээ. гишүүдээс гарсан дэмжээгүй санал гарсан улсын гишүүдээ даваасан. Гавь гишүүн улаан өнгийн лаацтай ондоо өргөвөл гишүүд дэмжихгүй гэж саналаа өгнө. Харин ногоон өнгийн лаацтай ондоо өргөвөл дэмжиж саналаа өгнө. За энэ тохиолдолд эх оны төсвийг үгсэн хувилдаж өөрсдийн хүснээр батлах гэсэн оролдлоо гэж зарим гишүүд цахим хуудастай зурагтаа нийтэлсэн. За энэ асуудал өнөөдөр төсвийн байнгын ороогоор яригдах үед дараах харилцан яриа өрнөлөө. Энэ лааз өр санал ураалгах дээр ч гэсэн та нэг олон нийтэд суучлах хэрэгтэй байхгүй. За тэгж улс төржүүлээд яг би өнөөдөр албаар улаан зан гэж үзсэн. За ингээ улаан зан гэж зүчгэр та нар ногоон дээрээ дарах нь уу улаан дээрээ дарах нь уу. Тэгээ иргэд бас гишүүд маань тэрийг яаж хүлээж авах нь уу. Тэгээд өөрснөө шийдвэр гаргана биз. Битээний гачин сонин зохиол яриа дээ мэд. Төсөвтэй холбоотой маргаан үгээр туслахгүй. Улсын хурал дээр байгуулагдсан төсвийн ажлын эсхийнхэн сургууль цэцэрлэг эмнэлэг барих санхүүжилтийг хасаж харин оронд нь бүсүүдийг хөгжүүлэх хөрөнгөрүүлэлт нэрийн дор хөл дүнтэй юу хийх нь тодорхойгүй төслүүдийг санхүүжүүлэх санал гаргаад байгаа нь үнэл асуудалтай болсон. За улмаар энэ санал чуулган дээрээс төсвийн байнгын хороо руу буцаагдсан. За уг нь өнөөдөр төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хилэлцэх ёстой. Тэгсэн гишүүдийн асуулт асууж хариулт авах эрхийг олголгүй шууд санал хураалт явуулсан нь шүүмжлэлт авлаа. Дэгийн тухай хуулийн дагуу гишүүд
оролцож байгаа асуудлаар асуулт асууж санал хураах хэрэгтэй гэж заасан байгаа юм л та. Та тэгээд наад микрофон дээрээс нэг тэмдэглэл тусгаад өнөөдрийн асуудал ямар хуулиар зохицуулагдаад та асуулт хариултыг ингээд байхгүй болгочихоо. Хилцээч гэд нааш нь явуулсан байхад эн чинь санал хураагач гэж явуулаагүй шүү дээ. Хилцс гэдэг чинь олон талаас нь ярилцаа, асуулт хариултаа аваа, санал дүгнэлтээ аваа, мэрэгжлийн байгууллагуудаас нь дүгнэлтээ аваа гэдэг. Ямар асуулыг та яриад байгаа? Би асуулт асуумаар байна Асуулт хариулт юу бол дууссан шүү дээ. Энд чинь өмнөх юундээ чураагдсан, чуулганд ярьж яригдсан, буцаагаад одоо санал хураалтаараа л орж ин гэсэн. Төсөв бодлого хуулийн хугацаа тулсан гэх шалтгаанаар байнгын хороогоор хэдэн зуун саналууд дээр өгсрүүлэн санал хураалт явуулсан. Бүр сүүлдээ төсвийн байнгын хорооны 20 гаруй гишүүнээс 2 нь сууж үлдсэн байх жишээтэй. Бусд нь гарч явж эсвүүлэхгүйгээрээ эсэргүүцэн саналдлаа. За ийм байдлаар эх оны төсөв батлагдах гэж байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7/10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөрөө нийгэмд сулгамдсан асуудлуудын талаарх хэмдээ сурвалжилгаар үргэлжлүүлж байна. За өнгөрсөн 7 дугаар сараас хойш амьгүй донороос эргэтэн шилжүүлэх мэс засал зогсоод байгаа юм а. Үүний улмаас донор хүлээж байсан хүлээлтийн жигсаалтанд байсан 20 орчим иргэн нас барсан байгаа юм. Тархины өвчлөлттэй болсон өвчтөнд удаа дараа үзлэг онцлогоо хийснээр ар гэртэн донор болгох ийм саналыг тавьдаг. Гэсэн ч өнгөрсөн онд гарсан мэдээллээс хойш донор болох саналыг хэлсэн эмч мэрэгжилтнүүдийг цагдаад мэдэгдэж гомдол гаргах болжээ. Амьгүй донороос эргэтэн шилжүүлэх мэс засал хийхтэй холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд өнгөрсөн онд тархсантай холбоотой эргэтэн шилжүүлэх мэс засал огт хийгдэх болжээ. Энэ асуудал цаашид үргэлжилсээр байвал донор хүлээж байсан иргэдийн нас барах тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байгааг холбогдох албаны мэрэгжилтнүүд сануулж байна. Тухайлбал донор хайж байгаа иргэдэд донор олдох хугацааг багадаа 15 жил гэж эмч мэрэгжилтнүүд хэлэх болжээ. Энэ хугацаа бол эргэтэн шилжүүлэн суулгах дээрээ тулсан хүндхэн өвчтөй байгаа иргэдэд даван туулахад маш урт хугацаа гэдгийг эмчнэр онцолж байлаа. Европын улс орнуудад донор олдох хугацааг 4 сар гэж эмчнэр хэлдэг бол манай улсад 15 жил гэж байгаа юм а. За эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ олон улсад ямархуу зарчмаар явдаг юм гэх юм бол за амьд донор буюу тухайн эмчилүүлэгчийн одоо гэр бүлийн гишүүдээс нь эргэтэн шилжүүлэн суулгах шаардлага нь яг тухайн эмчилүүлэгч маань амь насны эрсдэх гээд байгаа энэ үед нь амьд донор буюу гэр бүлийн гишүүдээс нь донор хайгаад хэрвээ тохирсон донор байх юм бол эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгддэг. За бусад үед нь буюу яг энэ хүлээгч жагсаалт нь хүлээж байгаа үед нь амьгүй буюу тархины өвчтөй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгддэг байгаа олон улстай. За манайд харин эсрэгээрээ эхлээд амьд донороос гэр бүлийн гишүүдээс нь тохирох донор байгаад эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгддэг. Хэрвээ тохирсон донор байхгүй байх юм бол энэ амьгүй буюу тархины өвчтөй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгддэг байгаа. Бөөрийн дутагдaltaй бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай иргэд донор олдохгүйгээс болж 7 хоногт 2-3 удаа бөөр орлуулах эмчилгээнд ордог юм а. Тус эмчилгээний төлбөр нь өндрөөс гадна тэдгээр иргэдийн амь нас цаг минутаар хэмжигдэхүйц хүндхэн байдаг тухай бөөрийн эмч учирлаж байна. Донор олдохгүй нөхцөл байдал нь дамжирсаар эд эрхтний 8 дэлгэрэх эрсдлийг дагуулж байгааг ч мөн хэллээ. Тухайлбал сүүлийн үед Турк улс руу хууль бус байдлаар бөөрийн хагалгаанд орж ирсэн иргэдийн тоо нэмэгдэж байгааг эмч анхаарууллаа. Энэ маань өөрөө ямар нэгэн бүртгэл ямар нэгэн ялдаггүй яваад солилцоо хойно манай дээр ирж байгаа учраас энийг бол бид нэр тодорхой тоогоор хүлээгээд аваад болж яг донор маань яг хаанаас яаж гарсан бэ те яг одоо хамаатай садаг хуулийн дагуу байсан үгүй гэдэг нь бас тодорхой бас байна. Тэгэхээр энэ өөр юм аюултай. Тэгэхээр Монгол улсад нөгөө эртний 8 байхгүй байсан чинь одоо өнөөгийн энэ зогсон байдалд орсон байдалтай холбоотой эртний 8 хөгжих юм аюултай байдал үүсээд гарагдаж байгаа байхгүй юу?
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй донор хүлээж байгаа иргэд байгааг холбогдох албанаас хэллээ. Уг нь эргэтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа улс орнуудын 90 гаруй хувь нь тархины үхэлтэй донороос, 10 гаруй хувь нь зүрхний үхэлтэй донороос эрхтэн авдаг. Уг нь нэг амьгуу донор хамгийн багадаа 8 хүнд амьдрал бэлэглэх боломжтой юм. Түүнчлэн амьгуу донороос эрхтэн авсан тохиолдолд тухайн өвчтний биед илүү сайн болохыг эмчнэр санууллаа. Тухайлбал амьд донороос илэг авахд 60%-ийг нь авч өвчтөнд шилжүүлдэг хүндрэлтэй бол амьгуу донороос илхийг нь бүтэн авдаг байна. Эрүүл мэндийн ажилчдын үйл өвчний эвлэлээс эмч нарын цалинг нэмэх олон боломж байгаа гэдгийг хэллээ. Тухайлбал эмч нарын цалинг 3.5 саяд хүрэхэд 1.2 их найз төгрөг хэрэгтэй. За төрийн албаныхан үнэтэй офис төрөлсөлж суух зардлаа хумж чадвал 1.5 их найдыг төсвөөс хэмнэх боломжтойг тэд санууллаа. Байгуулагдаагүй Хүннүү хотын захирагчийн ажлын албаныхан жилд 163 тэрбум, далайн захиргааны байгууллага жилд 400 сая төгрөгийн үнэтэй оффист ажиллаж байгааг эрүүл мэндийн салбарын шүүмжиллээ. Энэ мэдчлэн 10 гаруй ажлын албаныхныг үнэтэй оффист суулгүй хан гард ордондоо ажиллаж чадвал эмч нарын цалин хангалттай 3.5 сая төгрөгөх боломж байгаа гэдгийг эмч нар илэрхийллээ. Түүнчлэн улсын их хурлын гишүүдийг эмч нарын цалинг нэмэх асуудлыг үл тоомсорлож өөрсдийнхөө тойрогт байшин барилга барих төсөв хуваарлаж байгааг шүүмжиллээ. Тухайлбал Өвөр хангаа Ар хангаа аймагуудад зам тавихад 30 тэрбум, Баян-Улгийн аймагт цэцэрлэг түрээлэн барихад 7.5 тэрбум гэх мэтээр төвчиж болох олон бүтээн байгуулалтад өндөр төсөв хуваарлахаар улаарж байгаа гишүүдийг шүүмжилж байлаа. Эрүүл мэндийн сайд та эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг яагаад нэмэхгүй байгаа юм? Энэ 25 онд 2.2 их найдаар бидний санхүүжилтийн үйл ажиллагаа хүрэхгүй байна гэж яриад одоо досын шахаад юу ч шүүс гарахгүй болсон байхад ахаад 26 оны улсын төсвийг 2.2 их найдаар ахаа батлана. Тэгээ энэ хүмүүс чинь яаж үйл ажиллагаагаа явуулах юм? Эмнэлгийн дарга нар ч явуулж чадахгүй, эмч эмнэлгийн ажилтнууд ч ажиллаа хийж чадахгүй. Нөхцөл байдал маш хүндэрсэн байгаа. Уг нь эмч нарын зүгээс цалин шууд 3.5 сая төгрөгдөггүй юм а гэхэд эх оны 1 сараас эхлэн 50%-аар нэмэгдүүлж 7 дугаар сараас нь 15%-аар шат дараатай нэмүүлэхийг хүсжээ. Гэвч үүнийг зөвшөлдсөөр өнгөрсөн 5 дахь салбарын сайдтай тохирсон боловч сайд ирээгүй 5 цагийн турш эмч нар хүлээсэн гэлээ. Одоо харамсалтай нь одоо яг энэ сая өчтөрийн засгийн газрын хуралдаанаар одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэвлэлийн багварл хийж хахад ч гэсэн бид нэр харж байлаа засгийн газрын төвшөнд. За яг улсын хурлд одоо яг энэ улсын хэмжээний төсвийг баталдаг улсын хурл хэмээх институт маань өнгөрсөн 5 дахь өдөр чуулганаараа одоо яг энэ асуудлыг хэрхэн хилцэх нь вэ гэдгийг одоо үйл төрчний эвлэлүүд гишүүдтэй хамт харж байлаа. Харамсалтай нь одоо бидний одоо яг энэ харж байгаа өнцгөр төмөр нүрээ яг энэ эрүүл мэндийн салбартаа бол гаргаж байгаа юм байна гэж одоо харагдаж байна. Улаан бурхан өвчин маш их дэгдэж байна. Тэгвэл эмнэлэг ажил хайчих юм бол улаан бурхан, халдварт өвчин, бусад бүх өвчнүүд амь орхон нь штэ. Энийг та бүхэн юу гэж бодож байгаа бэ гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр таны хорооны, таны сонгогдсон тойргийн бүх эмнэлгийн эмч ажилчид ажил хайж байгаа шүү. Та нар зам байхаа болооч. Та нар төвчж болох зардлыг хасаад өөрсдийнхөө тэр лоббиж байгаа хөрөнгө оруулалтаа болоод эмнэлэг рүүгээ анхаарлаа хандаач гэж хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар эмч нарын ажил хаялтад 100 гаруй эмнэлгийн 15 мянган эмч ажилчид нэгдээд байгаа юм а. 3 хоногийн хугацаанд эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлтэд салбарын сайд хэлэлцээрд хүрч чадахгүй бол улс даяар эмч нар ажил хайж олон эрсдэл үүсэн гэдгийг тэд санууллаа. Ажил хаялтаас үүсэх эрсдлийг 100% төр хариуцах үүрэгтэй болохыг эрүүл мэндийн салбарын төлөөллүүд хэллээ. Түүнчлэн ажил хаялтад нэгдэх хүсэлтэй байгаа эмнэлгүүдийг яамны зүгээс дарамт шахалтанд оруулж байгаатай хатуу тэмцэн гэдгээ илэрхийллээ. Ирээд олддоггүй эрдэнэ мэт зээл бол орон сууцны урт хугацаатай ипотекийн зээл. Хар зах дээгүүр энэ зээлийг авахын тулд багаар ботход 10 сая төгрөгийн авилгал өгч байгаа гэх мэдээлэл хүртэл байгаа юм а. Харин одоо нөхцөл байдал ямар байгааг манай сурвалжлагч тодруулжээ.
Орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2013 оноос 2025 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 10.2 их найз төгрөгийн зээлийг 140.5 мянган өргөхөд олгосон байна. 2024 онд нийт 1.4 их найз төгрөгийн зээлийг олгосон бол 2025 оны эхээс 10 дугаар сарын эцэс хүртэл 986.4 тэрбум төгрөгийг 7800 орчим өргөхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 653.9 тэрбум төгрөгийн, орон нутагт 332.2 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. 2013 оноос хойш одоо энэ ипотекийн зээл гэдэг зүйлийг бол нийгэмд зарлаад Монгол банкнаас журам гаргаад хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ зээл нь бол тухайн үед бол одоо 8%, жилийн 8% хүүтэй залуу гэр бүл болон одоо банкны тодорхой зээлийн шалгуурыг хангасан гэр бүлд чиглэсэн. 2016 оны А295 дугаар тушаалаар гаргасан ипотекийн санхүүжилтийн журам гэдэг журам байгаа. Тэрэн дээр ер нь бол яг нөгөө шаардлага хангах иргэн, мөн шаардлага хангах орон сууцыг нь заагаад өгсөн байгаа. Яг тэр журмынхаа дагуу банкуд дээр хүсэлтээ гаргаад тэгээд очроороо явж байгаад эхнээс нь шийдвэрлээ явж байгаа. Манайхаас бол аль болох дарааллынхаа дагуу чиглэлийг банкудтай өгөөд тэгээд шийдвэрлээд явж байгаа. Энэ оны 11 сарын байдлаар бол нэг их найз төгрөгийн зээлийг 7800 орчим өргөхөд олгосон байгаа. Тэгээд он дуустал бол ямар ч байсан 1.2 их найз төгрөгийн зээл гаргах одоо төлөвлөлт тооцоололтой байна. Ипотекийн нөхцөл байдал өнгөрсөн жилүүдийнхээс өөрчлөгдсөн онцгийн зүйл харагдахгүй байгаа ч очир дарааллын хувьд ухарсаар л байна. Энэ их хүлээлтийн голоор гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд шинэ хуулийн төсөл боловсруулж байгаагаа мэдгдсэн юм а. Тэрээр 4 хүүхэдтэй гэр бүл ипотекийн зээлийг ямар ч дараалалгүй олгодог байх хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн юм а. Ер нь бол нийгэмд бол орон сууцны хэрэлдүүлэх байгааг бол ойлгож байна. Тэгээд энэ чиглэлээр 2015 оноос хойш бол төрийн түрээсээ орон сууцны бодлогыг бол авч хэрэгжүүлсэн байдаг. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулах одоо мэргэжлийн хүмүүс энэ дээр ажиллаж байгаа гэсэн. Мэргэжилтний хэлснээр сайдын хэлсэн үг огтхонч албан ёсны шийдэл биш ба бодлогын түвшинд ярилцах асуудалтууд байсан байх боломжтой. Сайд зүгээр жишээ татсан байх гэх бүдэг бадаг албан бус хариултыг өгсөн юм а. Эндээс үзэхэд салбарын яам мдээгүй судалгаа шинжилгээ дутуу хийгдсэн зүйлсээр улс төр хийгдсэн нь тодорхой боллоо. Төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг нийслэлийн хан үйлдвэргийн 12 дугаар хороо Моронгийн давааны 10 газарт байгуулахаар шийдвэрлэж 205 сая америк доллар төсвөлжээ. За энэ ажлыг 2026 оны 4 дугаар сард эхлүүлж 2028 оны төгсгөлөөр бүрэн дуусгахаар тооцоолоод байгаа юм. За энэ төслийг зарим судлаачид агаарын чанарт болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа бол зарим нь зайлшгүй хийх ёстой бүтээн байгуулалтын нэгч гэлээ нэмж судлах, анхаарах шаардлагатай зүйлс олон бий гэж үзэж байгаа юм а. Өнгөрсөн сард болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бос 6 дугаар хуралдаанаар хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хилэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжижээ. За нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог хаягдал төлөрсөн цэгүүдэд хүргэгдэж, за үүнээс ердөө 25 орчим хувийг л дахин боловсруулдаг байна. Албаны их сурвалжийн мэдээлж буйгаар энэ үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8%-ийг шатааж 35 мегаватт эрчим хүч үйлдвэрлэлийн зэрэг судалгааг боловсруулсан гэлээ. За эхний ээлжинд бол Улаанбаатар хотын сацруулах боломжтой хогийг бол австран за энэ бол 2040 он гэхэд вет сацруулах хог 42% хүртэл гарван за мэдээ цахилгаан үйлдвэрлэл нэгдүгээр бол 2300%-ийг хангаж за яндан бууруулах боломжтой. За мөн дулаан эрчим хүч үйлдвэрлэхээр байгаа. За тэгэхээр биосан орчмын айлуудыг дулаанаар хангаад явах боломжтой болно. За мэдээж хогийг далбуулцаа табаа буурна үүнээс үл болон уустай бохирдол буурах зэрэг сэтгэх нэг мач албартай. Тэгвэл мэргэжлийн судлаачдын үзэж буйгаар манай улсын хувьд хог хаягдлыг ангилж ялгаж хэвшихгүйгээр тус үйлдвэр үр өгөөжөө өгөхөд бэрх, ялангуяа өвлийн улиралд нийт хог хаягдлын 50 орчим хувийг үнс эзэлдэг. За үнсийг дахин шатаах боломжгүй зэрэг асуудлууд дээр дахин төвлөрч судлах хэрэгцээтэй гэдгийг хэлж байгаа юм а. Тэгвэл манай орны хог хаягдлын үед бас тийм жоохон ялгаатай онцлог байгаа. Тэр нь юу гэхээр өвлийн улиралд нийт хог хаягдлын нь бараг 50% үнс эзэлдэг.
одоо гэр орооллоос өөрийн зөх юунаас гаргаж байгаа үнс шүнүүд шүү дээ. Тэгэхээр маш хэмжээний үнс бол дахиж шатахгүй. Тэгэхээр өвлийн улирлын одоо хог хаягдал дээр бол үнсээ яндлын ялах одоо эсвэл шаардлага гарч ирэх байх. За бусад улирлын хогуудыг шатах бас боломжтой. Энийг хийхэд хэд хэдэн анхаарах зүйлүүд байгаа. Яагаад гэвэл бид эхний ээлжинд хог хаягдлыг ангилан ялгаж хайдаг, тэ анхдагч их усүр дээр энэ боловсруулалт ангиллтыг хийдэг ийм зарчим технологиудтай болох ёстой. За ингийн тулд хог ачих машин тоноглолоос ахгуулаад хогийн одоо савнуудад хүртэл өөрчлөлтүүд оруулах ийм зайлшгүй шаардлагууд гарна. За манай хэрэглэгчд одоо буюу одоо нөгөө анхны шатны хог бий болгож байгаа хүмүүс маань хогийг хаяхтаа бол ерөөсө холиод хийчихэж энэ өөрөө тухайн технологиг хүндрүүлдэг. Уг шийдвэрийг эрс эсэргүүцэж буй судлаачдч байна. За учир нь хог шатаахад агаарт ялгарах диоксин гэх бодис нь хүний биед орсон бол буцаж гадагшилдаггүй тул сайтар судлах хэрэгтэй гэсэн юм а. Хогийг шатааснаар хими хортой нэгдлүүд агаарт игдэнэ. Ингээд дан ганц хүний эрүүл мэндийн асуудал ярихдаггүй. Амьтан ургамалч бас бохирдно. Тухайлбал хог хаягдлыг шатааснаар агаарт маш хортой нэгдэл болох диоксин ялгардаг. Энэ нь хүний биед маш хортой бөгөөд нэгэнт орсон бол хорийг нь гадагшлуулах боломжгүй байдаг. Герман, Швед зэрэг Европын холбооны улсуудад сүүлийн жилүүдэд хог шатаан эрчим хүч боловсруулах технологиос татгалзаж эхэлжээ. За учир нь уг арга нь анх хог хаягдлын хэмжээ бууруулах эрчим хүч гарган авах үр ашигтай шийдэл мэт санагдаж байсан ч бодит байдал дээр байгаль орчин уур амьсгалын зорилтод сүргээр нөлөөлж буйн тодорхой болсон юм а. За нөгөө талаар хогийг шууд шатаах нь дахин боловсруулах боломжтой түүхий эдийг устгаж нөөцийг эргэлтэд оруулах зарчимд хаш үйлдэл болдгоо. За энэ нь Европын холбооны ногоон шилжилт болон 2050 он хүртэлх нүүрс төрөгчийн сааранг бодлогын зорилттой нийцэхгүйд хүргэж байна. Булган аймгийн Сэлэн сумын нутаг Ингэц толгоон өвөрдөх Бурхан багшийн хүрэг дүр бүхий хүн чулуун хөшөө нь он цаг тогтоох харьцуулсан судалгаагаар Жужааны хаант улсын төгсгөл үе буюу за одоогоос 1500 орчим жилийн тэртет холбогдох боломжтой юм байна. Ингэснээр энэ дурсгал нь Монгол нутаг дахь Бурханы шашны анх дугаар дэлгэрэлтийн түүхийг гэрчлэх үн цэнтэй баримт болоод байна. Өөрөөр хэлбэл нийтийн тооллын 5-аас 6 дугаар зууны үед Бурханы шашин Монгол нутагт анх дэлгэрсэн явдал нь Ингэц толгоон өвөрдөх энэ чулуун хөшөөгөөр батлагдаад байгаа юм а. Булган аймгийн Сэлэнг сумын нутаг дахь Ингэц толгоон дурсгалт газарт археологийн маллаг судалгааны ажлыг Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн, Монголын Бурхан шашинтны төв Гандан төгслийн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, соёлын үеийн үндэсний төвийн судлаачид хамтран 2023 оноос хойш гүйцэтгэж байна. Ингэц толгоон өвөрдөх хүн чулуун хөшөөг өмнөх үеийн судлаачид Гиданы үеийнхээ гэж тодорхойлж байсан бол харин он цаг тогтоох судалгаагаар Жужааны хаант улсын төгсгөл үе буюу одоогоор 1500 орчим жилийн тэртет холбогдох боломжтой болсон байна. Мөн энэ судалгааны урдчилсан үр дүнгээр Ингэц толгоон орой дээр орших тахилын сүм нь нийтийн тооллын 5-аас 6 дугаар зуунд хамаарах дурсгал болох нь тогтоогдод байна. Манай эрдэмтэн судлаачдын өмнөх одоо судалгааны үр дүнгээс харах юм бол Монгол нутагт бол 3 өөр цаг хугацаанд одоо Бурханы шашин дэлгэрсэн байна гэж үзсэн байдаг. За тухайлбал одоо үүний одоо хамгийн ихний дэлгэрэлт түрүү үеийн дэлгэрэлт бол хүннүү болон одоо түүний дараах төр тулсуудын үед явагдсан байна гэж үздэг. За энэ талаар бол сурвалжийн мэдээнүүд бол ариун мэдээ байна. Гэхдээ бол яг үүнийг одоо батлах бол археологийн олдурууд, дурсгалууд бол Монгол нутгаас харьцангуй цөөн олдож ирсэн. За одоогийн байдлаар бол одоо яг энэ түрүү үеийн дэлгэрэлтэнд хамаарах дурсгал бол Ингэц толгоон дурсгалд хамаарч байгаа. За яг ийм хийс төрстэй хөшөө бол одоогоор бол Монгол нутгаас илрээгүй. За харин одоо төстөө хөшөөнүүд бол манай өмнөд хөршийн нутаг, за дундад Азийн нутгуудаас бол ийм Бурхан багшийг босоо гэдлээр уралсан хөшөөнүүд нэлээд олдсон байна. Тэгвэл өдий хүртэлх хугацаанд энэ хөшөөний байрлалыг хэд хэдэн удаа өөрчилжээ. Тухайлбал шашин шүтэх хориотой байсан цаг үед нутгийн иргэд мөнхөө хөшөөг нууцаар сүсгэлэн мөргөөд байхаар нь 1954 оны орчимд анхны байрлалаас нь ухаж гаргаад холгүй газар зоосон байдаг. Уг хүн чулуун хөшөө нь хийц дүрслэлийн хувьд одоогоор Монгол нутгаас олдсон хүн чулуун хөшөөдөөс эрс ялгаатаагаас гадна хүсний засалт, нүүрний төрөх, мотрын байрлал болон хувцсны засал зэргээрээ Бурхан багшийн дүр төрхтөө ижил байна. Ингэц толгой орчмоос мөн дараах олдурууд илрээд байгаа юм. За энд бол яг Ингэц толгойн урдлын яаманд бол хүннүү үе одоо 40-аар бууштай язгууртны оршуулгын газар, язгууртны бууштай. За мөн одоо яг Ингэц толгойн уртл болон одоо 100 баруун уртлын одоо амуудад бол энэ Жужааны үед хамаарах бүлэг оршуулгын газрууд байна.
За урд өмнө бол Монгол нутгаас бол энэ Жужана үед хамаарах оршуулгын дурслыг бол маш цөөнтэйгээр мэлтэн судалсан. За гарын 13-нд хүрэхээр ийм тоо баримт байдаг. За тэгэхээр бол энэ үеийн судалгаа бол нэг ийм хоосон цагаан тол байсан гэсэн үг тийм. За тэгэхээр үүн дээр бол одоо нөхөрлөх за судалгааны зарим баримт нэмэрлэхүйц ийм дурслыг бол энэ жил бид нар одоо 8 дурслыг бол мэлтэн судалсан. Уг хөшөөг 2020 онд улсын хамгаалтанд байх түүх соёлын дурсгалаар бүртгэгдсэн. Тэгтээ хамгаалтын байдал бэрх байсныг судлаачид бүрэн цэвэрлсэн гэлээ. Энэ сарын 7-нд Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хурал Дархан хотод зохион байгуулаглаа. За талууд 2025 оны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнээд хил дамнсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, бомбуудын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлиг ашиглах чиглэлд нэгдсэн саналд хүрсэн байна. 3 улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтын 10 жилийн ой эх жил тохионо. 2016 оныг энэ онтой харьцуулахад манай улсад зорио ирэх хөрш орнуудын жуулчдын тоо 80% өсөж, Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс руу хийх нислэг чиглэлүүд нэмэгдэж, 5 жилийн дараа Улаанбаатар, Бээжингийн чиглэлийн галт хэрэг ахин сэргэж, Алтан булаг бомбын өргөтгөлийн ажил бүрэн дуусч, Сүмбүр өвдөг бомбууд өдөр бүр ажилдаг болсон зэрэг 3 улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд бодит үр дүн гарсаар байгааг соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд онцоллоо. Тэгээд энэ уулзалт нь дөнгөж сая 9 сард Бээжин хотод 3 улсын ерөнхийлөгч нар уулзаад 3 улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгасны дараа одоо 5 жилээр сунгасны дараах засгийн газрын түвшний 3 улсын сайд нарын уулзалт гэдгээр онцлогтой болж байна. Тэгээ өнөөдрийн энэ уулзалтаар бид нар цайны замын аялал жуулчлалыг 3 улс дамнсан одоо 700 гаруй жилийн түүхтэй энэ түүхэн замын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм одоо онцлог брендийг хөгжүүлэх чиглэлээр уулзж байгаа нь онцлогтой. За үүнээс гадна энэ цайны замын дагуу байгаа 2 аймаг буюу Дархан аймаг, Төв аймаг энэ хүү цайны замын аялал жуулчлалын олон улсын холбоонд нэгдэх энэ хүсэлтэй өнөөдөр илэрхийлсэн байгаа. Уламжлал болон зохион байгуулагддаг энэ уулзалт нь бидний цаашдын олон талт хамтын ажиллагааг шин шатанд гаргах аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт билээ. Манай 3 улс хамтарч Төмөн газрын, Цайны газрын олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулсан. Энэхүү холбоо маань өдөр ирэх тусам өргөжинд хэлсээр байна. Одоогоор Хятад улсын 9 муж, Оросын талаас 10 бүс нутаг хот, Монгол улсын 7 аймаг аялал жуулчлалын байгууллага холбоо нэгдээд байгаа. Энэ удаагийн уулзалтаар Монголын 2 аймаг гишүүн болох хүсэлтэй өгсөн нь энэхүү холбоо үр дүнтэй байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Мөн энэхүү уулзалтаар 3 улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгалаа. Уулзалтын үеэр Монгол талын санаачилгаар цайны зам нэрийн автоаяллын маршрутыг хамтран нээж, нэгдсэн стандарт бүхий аяллаа бүтээгдэхүүн гаргах, 3 улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурах санал дэмжигдсэн юм а. Цайны зам нь Дорногов аймгийн замын үдсэм, Говьсөнбүр аймгийн Төв, Чойр хотын нутгаар дайран өнгөрч байхаар төлөвлөжээ. Программа энэхүү уулзалт маш шахуу байсан ч үр дүнтэй боллоо гэж бодож байна. Хэдийгээр 3 улсын хамтын ажиллагаач гэсэн бид 2-2-оор уулзаад цаашдын хамтын ажиллагаагаа ярилцаж тохиролцоод явах болно. Аялал жуулчлалын брэнд болгоно гэж ярьж байгаа зүйлсээ бид цаашид улам тодруулахын төлөө ажлын явцдаа ярилцах болно. Бидний анхаарч байгаа гол зүйл бол 3 улсын жуулчид биш, бүх дэлхийн олон улсын жуулчдын зам болгохын тулд хичээх болно. Аялал жуулчлалын салбар бол маш өрсөлдөөнтэй салбар. Бид дэлхийд өрсөлдөхүйц стандартыг боловсруулах болно. Харин сүүлийн 1 жилийн хугацаанд манай улсыг зорио ирэх хөрш орнуудын жуулчдын тоо 18% өссөн бол дэлхийд даяар 690 сая жуулчин аялсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм а. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал уул уурхайтай дүүцгүйц эдийн засгийн чухал салбар болох боломжтой тул цайны замыг түүхэн соёлын аяллаа маршрут болгон хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Түүнчлэн аяллаа маршрутад байгаль хамгаалал, тогтвортой аялал жуулчлалын зарчим тусгагдахыг онцолж байсан юм а.
Цэнгэрлээс долларын мэдээллийн хөлбөр студиэс шууд хүрч байна. За бид өнөөдрийн мэдээллийн хөтөлбөртөө Өмнөд Солонгост суралцахынхаа сацуу тус улсын Wonder Dogs багт тоглодог волейболчин Сэлэнг Баатрын булган тамирыг онцолж байна. За тэрээр 2020 оны үндэсний дээд лигийн тэмцээний үеэр хүнд бэртсэн ч волейболоор тууштай хичээллэхээ зогсоогоогүй. Булган тамир волейболын үндэсний дээд лигийн 30 дахь улиралд дархан Могулс багийн төлөө хүчин зүтгэж байгаа юм. Волейболын үндэсний дээд лигт олон жил өндөр түвшинд өрсөлдсөн Энагура багийнхан энэ улирлын дээд лигт Дархан Могулс нэрээр оролцож байна. Тус багийн 2-3 тамирчин Өмнөд Солонгос суралцахынхаа сацуу Легонор тамирчин болохоор бэлтгэгдэж байгаа юм. Түүний нэг өндрийн товтлогчийн байрал тоглодог Сэргэлэн Баатрын булган тамирын хувьд залуучдын улсын авраг шалгаруулах тэмцээнд 6 удаа төрүүлсэн төдийгүй үндэсний дээд лигийн аваргаар тодорч тус тэмцээний үндсэнтэй тоглогчийн шагналыг гардсан амжилттай тоглогч юм а. 2020 оны 10 сард яг лигийнхаа дундор нэлээд хүн бэртэл авсан. Тэгээд хүн бэртлийнхаа ерөнхийдөө хувийн зохион байгуулалт болон одоо нөхөн сэргийн хэмжлэгээ маш сайн хийсэн. Тэр хэмжлэгэнд маань хамгийн их тусаасан төвшин мэд хандлагын хамт олон маань ингээд өдөр болгон засны дэмжснээр би талбайдаа 6-7 сарын дараа иргэн орж ирээд одоо ингээд өөрийнхөө өмнө тоглолт байсан хүссэн ингээд хэмжээндээ тоглоод ингээд явж байгаадаа маш баяртай байдаг. Тэгээд волейболтой хайртай болохоор волейболынхаа төлөө гэх юм уу тийм гэсэн болохоор илүү хурдан иргэн ирэлтсэн байхаа гэж боддог. Булган тамир Өмнөд Солонгосын дээд лигт тоглох мөрөөдөлтөд төдийгүй энэ зорилгодоо хүрэхэд ойрхон байгааг онцолж байна. Гэхдээ энэ хүртэлх хугацаанд баггүй сорилтыг даван туулсан байна. Тухайлбал 2020 оны үндэсний дээд лигийн тэмцээний үеэр хүнд бэртэж улмаар 7 сар гаруй хугацааг талбайн гадна өнгөрүүлэхэд хүрчээ. Би Солонгост ингээд суралцсан тоглолдог. Тэгээд хамгийн нэгт зорилго маань Солонгосын протеин бие дээдлийг тоглох хүсэл мөрөөдөлтэйгээ одоо ер нь бол 1 жилээс 2 жилийн дараах мөрөөдөл маань дийлэхэд бас маш ойрхон байгаа. Тийм болохоор илүү хичээгээд ингээд явж байгаа. Гадаад дотоодынхаа дээдлийг тоглох гэж байгаа хүүхд болгонд би хүсэл мөрөөдөл байгаа бүх зүйл боломж байдаг шүү. Битгий шантраарай. Жижигхэн зүйлээс бүх зүйл ингээд том болсон гэдэг болохоор тууштай гараал гэж хэлмээр байна. Волейболын үндэсний дээд лигийн 30 дахь улирлын тоглолтууд 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн Ассан аренад явагдаж байна. Энэ улирлын дээд лигт эрэгтэй эмэгтэй тус бүр 8 баг өрсөлдөж байгаа юм а. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. За энэ удаад зүүмэл аргаар хүүхдийн болон том хүний хувцас, орны бүтээлэг зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа үйлдвэрлэгчийн байр суурийг бид сонслоо. Бүтээгдэхүүний гадагшаа гаргавал үйлдвэрлэл томрох боломжтой ч тээврийн асуудал хүндрэлтэй байдаг учраас экспортоо зогсоосон тухайга хэлж байлаа. Манай 2018 онд үүсгэн байгаа болсон. Одоо 7 жил болж байгаа. Манайх ерөнхийдөө бол зүүмэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ихэвчлэн зүүмэл аргаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүүхдийн бүтээгдэхүүн, том хүний бүтээгдэхүүн, одоо бол жирэмсэн ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүнээс гаргаж байгаа. Тулгамдж байгаа асуудал гэх юм бол яг ер нь бол бид энэ бизнесийг бол өөрийнхөө төлөө хийж байгаа болохоор тэгэл ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд хин нэгний тусалцаагүйгээр тэгэл өөрсдөө болох л одоо чөлөө зах зээлийнхаа хуулиар л явна л гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс шүү төрөөс шалтгааллах тийм хүндрэлтэй зүйл байна ч юм уу нэг тиймэрхүү юм бол надад нэг байхгүй л байна. Мэдээж гадны зах зээлт рүү гарч иж болно. Манайх хуучин бол гаргадаг байсан. Одоо л болцоход байгаа л да. Тийм гадны зах зээл рүү гаргах юм бол үйлдвэрлэл бол томрох боломж бол байгаа. Ер нь бол тээврийн асуудал л да. Тэгээ хвшлийн нөө Америк руу явуулдаг. Тэгэл тэрний тээврийн асуудал тээврийн өндөрөнтэй байдаг л байна. Гадаадд бол орны бүтээлийг сонирхдаг. Том орны бүтээлийг зүүмэл аргаар хийсэн л адилхан бүтээлэг. Монголд бол хүүхдийн дээл маш их хэрэг өдөр тутамдаа гүйдэг манай бүтээгдэхүүн. Жилдээ нэг 2 удаа том хүний коллекц гаргадаг. Том хүний хөрөмөсөг. Манайхаас улиралтай тохируулаад улирлын чанартай бүтээгдэхүүнүүд бас идэгдэлтэй. Одоо шинэ жилийн бүтээгдэхүүнүүд одоо бас хийж эхэлнэ. За тэгээд гадаадд байгаа монголчууд бас их сонирхож авдаг. Чиглэг газараас манай бүтээгдэхүүн яг өмсгөд бас тухтаад. Манайх 100% онлайнаар буюу сошиал медиагаар л худалдаагаа хийдэг л дээ. Тэгээд нөө сошиалаар харсан хүмүүс ер нь бол гадаадаас ч гэсэн захиалдаг. Яг нэгдсэн журмаар зарим тохиолдолд одоо Нью-Йоркт ч юм уу Монгол брэндүүд энэ төр очсон байгаа юмнууд байгаа л да. Тэгээд тэнд
миний сонсноор Нью-Йоркт одоо Баба гэх брэнд байдаг шүү дээ. Тэгээ Баба өөр бас нэг үндэсний брэндүүдтэй нийлээ нэг худалдааны төвд бол байршсан байгаа. Яг тэрэн шиг бас нэг тиймэрхүү газар энэ төр яг тогтцоо худалдааны төв энэ төр байршуулах юм бол бас тэмтэй байгаа. Бас онлайн худалдааны сайтуудад тавих боломжтой. Гэхдээ энэ бол манай үйлдвэрлэлийн хувьд бол арай болохгүй. Яг тэгэхээр нөө массын үйлдвэрлэл бэжж тэр Amazon энэ дээр тавигдах учраас. Тэгэхээр яг зөвхөн Монгол брэндүүдийг байршуулах боломжтой тийм гадаадын мол энэ төр очих юм бол энэ боломжтой юм санагдав. Нэгдээд ч юм уу эсвэл төрөөсөө дэмжээт ч юм уу тий. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч танд үзүүллээ. За хөтөлбөрийн төгсгөлд бизнесийн орчинд өрнөсөн үйл явдлын мэдээллийг гэрэл зургаар танд үзүүлэх болно. За түүний дараа гадаад мэдээ хүлээн авч үзнэ. Хамтдаа анхаарал хандуулсан танд баярлалаа. Эрдэнэс хамтлагийн официал компани сарын 7-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэг удаагийн арилжааг амжилттай хийж 3 сая америк долларын үнийн дүн бүхий 32 мянган тоног хогсчих нүүрс арилжааллаа. За арилжаанд оролцогч тонн тутмыг 95.7 америк доллараар бүгд найрамдах Хятад ард улсын Мандал боомдод хүргэж нөхцлөөр худалдан авчээ. За компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан хогсчих нүүрс мөн эрчим хүчний нүүрсний олборлол болон борлуулалтыг нэмэгдүүлж байна. CEO конвенинес сүлжээдлгүүрийн толгой компани болох Premium Nexus компаниас хувьцаа эзэмшигчтэй хандан нэг санал гаргажээ. За энэ нь компанийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн эзэмшил 75% хүрсэн учраас хуулийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс нь ийхүү санал гаргасан байна. За ингэхдээ нэг хувьцааг зах зээлийн ханшаас 51.5%-аар өндөр ханшаар авах юм байна. За санал авах хугацаа эх сарын 23 хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар CEO нь улс орон даяар 480 гаруй салбар дэлгүүр За өдөр тутамдаа 200 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлж нийт хүн амын 5.7%-ийг хамарч байгаагаараа жижиглэн худалдааны хамгийн том тоглогчдын нэг болоод байгаа юм а. Үндэсний агарын тээвэрлэгч Мялт төрийн өмчит хувьцаат компани нь Арабын нэгдсэн Эмират улсын үндэсний агарын тээвэрлэгч дэлхийн тэргүүлэгч агарын тээвэрлэгчдийн нэг болох Etihad Airways компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж тусгай тарифын гэрээ байгуулсан байна. За энэхүү хамтын ажиллагаа энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ингэснээр зорчигчдод илүү өргөн сонголт бүхий дамжин нислэгийн боломж олгох, хоёр улсын болон 3 дахь зах зээлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээний уялдаа холбоо гүнзгийрүүлэх зорилготой зэрэгцээ Монгол улсыг ойрхон орнуудын агарын тээврийн төвтэй шууд холбох стратегийн ач холбогдол бүхий алхам болж байгаа юм а.